Та бүхэн амар гэрээ. Би өнөөдөр нэг тийм цаг үеийн шаардлагаар бичлэг хийж байна. Одоо хуучин оноо үдээд шинэ оноо өгдөх гэж байна. Тэгэхээр та бүхэн би одоо шинэ оны мэдлэгээ дэвшүүлье гэж шийдлээ. Тэгээ нөгөө нэг дахин давтсан нөгөө нэг үгийг хэлнэ. Шинэ ондоо хамаг сайхан амжилт үйлс өндөр байхыг та бүхэнд өрөөё гэж. За тэгээ ингээд бичлэгээ дуусгачихаар чинь одоо гонигтэй шүү дээ. Тэгэхээр шинэ жилтэй холбоотой юм ярий. Ингээд шинэ жил гээд ингээд юу гэдгийг гацуур мод одоо ингээд тавьдаг ёс Европоос ингэж уламжилж авсан байна. Уламжилж аавна гэдэг чинь таалагдсан учраас бусдыг дуурайж байгаа байхгүй юу? Ингээд мод засдаг. Гэтэл бид нар чинь эртнээсээ юу гэдгийг нэг тийм итгэл бишрэлтэй байсан. Тэр нь болохоор бөө мөрөглийн итгэл бишрэл. Бидний энэ амьдарч байгаа дунд твийг нэг тийм ээж мод бүтээчлээ гэж тэгж итгэдэг тийм явдал бий. Тэгээд би одоо юу гэдгийг тэр Якутуудын тэр авч үлдсэн одоо юу гэдгийг ертөнц олдсон домог олонхоо домгийн эхний хэсгийг одоо юу гэдгийг нэг шүлгэл юм л да, тэрийг одоо юу гэдгийг орчуулснаа та бүхэнд уншиж үзүүлье. Энэ одоо гацуур модны л одоо юу гэдгийг магтаал маягийн юм л да. Эрт үр цагт эргэх дунд твд. Эцгүй далайн гүнээс эгэлгүй нэгэн мод үндэс мөчрөө тэлсээр өндийж босов. Шидтэй тэр модны шимтээ зузаан авчсан ариун их усны хүчээр ахин дахин ургав. Саран нарантай бүжсэн сагалгар тэр сайхан модны сайхан зузаан авчсан салхин татан унснаар далайн мандалд хөөж дагтаршин томорсоор хүн төрлөختний ээж хөрс дэлхийг бүтээвэ гэж. За тэгэхээр ийм далайн гүнээс нэг тийм мод гараад тэгээд хөрс бий болоод хүн төрлөختний ээж бүтсэн гэсэн тийм одоо үгдгийн итгэл бишрэлийн тийм яриа байх нь шүү дээ. Энд болохоор үнний хувь байгаа. Их газар дээр ургамал гарч ирснээр түүнийг дагаад элдв амьтад гарч ирсэн. Тэгээ шинжлэх ухаанаараа юу гэдгийг бид нэр уснаас гарч ирсэн амьтдаас ингэж юу гэдгийг галтай энтергээд байгаа шүү дээ. За тэгэхээр би эх жилдээ та бүхэнд итгэл бишрлэр дүүрэн байгаач гэж одоо үгдгийн өрөөмөр байна. Тэгэхээр итгэл бишрэл ер нь ямар хэрэгтэй бэ гэсэн нэг тийм одоо үгдгийн асуудал гарна л да. Би жишээ нь энэ бод мөрийн зэргийг юу гэдгийг иш татъя. Богд зонхын бод мөрийн зэрэг шүү дээ. Тэгэхээр ямар учиртай хөр энэ одоо үгдгийн бурхан шашин итгэдэг хүн болохоор итгэл бишрэлтэй явах юм бол одоо хэлж чухал гэсэн юм байгаа хгүй. Гэтэл чинь ингэ юу гэдгийг энэ модон дээр нэг тийм мөнгө тавиад байна да. Тэр юм болгоныг одоо юу гэдгийг мөнгө болгоцсон. Нэг талаар муу юм шиг, нэг талаар сайн юм шиг. Мөнгө гэж юу вэ гэж бодохоор сайн юм шиг. Бүх юм ингээ мөнгө болгож байгааг нь харахаар муу юм шиг. Мөнгө яагаад сайн бэ гэхээр мөнгө бол итгэл дээр тогтдог. Хуучин нэг алтан дээр тогтдог гэсэн юм л. Одоо бол цэвэр итгэл дээр тогтдог. Тэгээд тэр төрийнх нь одоо юу гэдгийг улс төрчид нь ард түмнийхээ итгэлийг сайн авч явж байгаа тохиолдолд мөнгө нь чангарч байдаг. Хэрвээ одоо итгэлийн алдаад ингээл мөнгө ингээд хоосон ингээд хевлээд ирэх юм бол мөнгө нь утгаа алддаг. Тий. Тэгэхээр
мөнгө гэдэг бол итгэл юм. Тэгэхээр модон дээр ингээ итгэл тавиадах нь одоо юу гэдгийг муу юм байхгүй юм шиг. Тэгээ бас мөнгө бол цаг хугацаа байдаг. Би ингээд гэдгийг баахан бичлэг хийгээд цаг хугацаа алдчихлаа гэсэн юм ээж аав ярьдаг гэтэл ч үгүй шүү дээ. Би бол байгаль ажил хийсэн ирсэн хажуугаар тийм үү. Тэгэхээр юу гэдэг нэг 10,000-ыг олоход хэдэн цаг зарцуулах вэ? 20,000-ыг олоход хэдэн цаг зарцуулах вэ гэдгээ бодно. Тэгэхээр тэр бол цаг хугацаагаар 8 цаад байгаа гэсэн үг. Итгэл цаг хугацаа. За тэгэхээр тийм итгэл цаг хугацаа гэх хэмжээгээр ингээд болж авахд юу хэрэгтэй гэдэг юм бэ? Сүсэг бишрэл хэрэгтэй гэж одоо юу гэдэг нь шашин номлодог. Би энэ одоо мөргийн зэрэгээс одоо иш татах гэдэг юм л да. За юу гэдэг нь чинь сүсэглэг сэтгэл энэ гэгэрлийн ээж тул сүүгээр тижих мэд ухаарлаар амлуулж үрээ хамгаалах мэд зовлонгос гэтлгээж үрдийн цэнгэлд гараас хөтлөнө гэж байна. Тэгэхээр ингээд сүсэг бишрэлтэй байх юм бол тэр нөгөө бидний үсэд байгаа цэнгэлийн манлаа гэдэг үрдийн цэнгэлийн манлаа ч юм тэрэнд хүргэнэ гэсэн шууд нэг юм хэсэг байна. Тэгээд юу гэдэг юм сүсэг бишрэл нь гэгэрэлд хүрэх сүйх тэрэг унаа хүлэг мөн сүүхэтэ хүнэл түүнийг таньж сүсгээ хүлэглэн дээшээ дэвжнэ гэж. За тэгэхээр сүсэг бишрэлтэй хүн дээшээ дэвжнэ гэж байна. Нөгөө сэнгэлэг манлаг идэх нь дээшээ дэвчих нь. За илэг зүрхэн сүсэг оршиход эрхшээх омог бишрлээр солигдно. Эрхшээх омог бишрлээр солигдно. За эд баялагт хөл болгож хүргэнэ. Эрхэн буйныг гар болж хураана гэж. Тэгэхээр баялагт бас сүсэг бишрэл хүргэдэг гэж байна. За яг хүмүүсийн одоо юу гэдгийг итгэж байгаа шашин машин илүүдтэй юмтай холбоотой эд бараа үйлдвэрлэдэг ч юм уу хээ угалц хийсэн ч гэсэн сүсэг бишрэлтэйг холбоотой ч юм уу нэг тийм итгэл бишрэл сүсэг бишрэл гэдэг нь тийм хүнийг бүтээлж байлгадаг. Тэгэхээр ямар нэгэн итгэл бишрэлтэй байвал энэ гурван зүйл байх нь шүү дээ. Эд хөрөнгө, дээшлэх, тэгээд баяр хөөр зингэлж гэдэг юм тий. За тийм. Би магадгүй одоо юу гэдгийг та нарт одоо юу гэдгийг итгэл бишрэл төрүүлдэггүй хүн байж магадгүй. Яагаад гэвэл миний энэ байгаж байгаа үс, царай зүс энэ төр нөгөө нэг агуу хүний 32 гадаад дүр төрхийг нэг санагдуулдаг юм шиг байгаа юм. Будын шашин нэг тийм байгаа шүү дээ. Буддаг төсөлж байгаа юм шүү дээ. Үхэр шиг нүдтэй гэж. Том нүдтэй байх нь шүү дээ. Том нүдтэй, том хар нүдтэй. Тэгээ үхэр шиг сормуустай гэж. Ямар ч хоолыг амттай болгодог тийм шүлстэй гэж аа. Өөрөөр хэлбэл нэг ойлгомжтой болохын тулд юу гэдэг юм. Ямар ч хоол олдгүй юм байна шүү дээ. Тэгэхээр ямар ч хоол олдгүй юм болохоор энэ бүдүүн гэдэгтэй болчих нь. Гэтэл чинь одоо нарийнхан одоо юу гэдэг юм бэлхүүстэй, өргөн цээжтэй энэ төр гэж байна шүү дээ. Тийм хоол олдгүй. Тэг ингээ суухаар одоо юу гэдэг юм гар нь өвдгнөөс нь доош нь ингэж унждаг уртах гарах хуруутай гэж. Тийм үү? Хуруу хумс бүрэн бүтэн ч гэх юм. Тиймэрхүү юм байна. Тэгэхээр миний нүүр одоо юу гэдэг юм тэр зэрэг нэмхийн өмнөх ноён шиг эсвэл арслан тайз шиг харагдаж гин үү гэж. Гэтэл чи нөгөө агуу хүний нэг дүр төрх нь болохоор арслан шиг нүүртэй гэж байна шүү дээ. Тий? Тэгэхээр би арслан шиг нүүртэй чадахгүй юм шүү. Үсээ засаач наад үсмөсөө боогооч энэ төр л гээд байдаг. За тэгэхээр одоо хүн болгон чухал гэсэн юм би ярьдаг. Тэгээд тэр Монтень гэсэн байгаа. Монтень гэдэг хүний яриаг иш татах юм бол ингэж аа. Хүний гам шиг нь өөрийгөө боловсралтай гэж сайрхах явдал гэж. Тэгэхээр нэг өөрийгөө би чамаас илүү боловсралтай гэж яриад байдаг хүн ер нь тийм гам шиг байх нь шүү дээ. Тэгэхээр энэ Эрдэнэ сан сугашид дээр бичсэн байна. 212 дугаар хэсэг. Олон зүйл эрдэм бүгд төгссөн хүнч чухаг, огт нэгхэн бэр эрдэмгүй хүнч бас чухаг, олонхан гим эрдэм хоёр холж байдаг тул ухаанд хүн эрдэм нь илүү
эрдэм нь илүүг олж шүтэгтүүн гэж байна. За тэгээд яг одоо юу гэдгийг энэ би ухаантай мэрэгэн чадaltaй гэдэг хүмүүс одоо юу гэдгийг интернетээр дүүрэн байн шүү дээ. Тэгэхээр та нар тэгэл одоо юу гэдгийг очоод шүтэх хэрэгтэй, бишрэх хэрэгтэй гэж. За бичлэгээ дуусах усвал цааш ярьдаг юм. За миний энэ одоо юу гэдгийг хийж байгаа зүйлийг нэг тийм одоо юу гэдгийг ерөөсөө би тайлбарлаж чадахгүй байгаа учраас ойлгодгүй юм шиг байгаа юм. Эсвэл би одоо юу гэдгийг сайн тайлбарлаж чаддгүй байсан ч юм уу тий. Эсвэл би урд нь сайн байгаагүй ч гэдэг юм. Би урд нь сайн байгаагүй гацдаг янз бүрийн бичлэгээ бол ерөнхийдөө одоо устгах сонирхолгүй байдаг. Ягаад гэвэл тэр миний юу гэдгийг дурсамж юм тийм үү би юу ярьж ирсэнээс одоо гэдгийг 4 жилийн өмнө юу ярьжсэн энэ тэр мартсан байгаа шүү дээ. За яагаад миний энэ YouTube-ийн сувг хот зэтгэр гэдгийг бэхээр би яг нэг хотод амьдардаг. Тэгээ би чөтгөр юм байна л да. Тэгээд энэ зэтгэр гэдэг нь хин юм бэ гэж. 99 тэнгэр гэж байх юм л да. Тэгээд нэг ад зэтгэр гэж байдаг. Бусад тэр 99-нд өстөө одоо тийм дургууг нь хүргэсэн тийм учраас дунд төв цөлөгдөд бидний энэ хүмүүстэй хамт амьдарч байдаг нэгэн тийм ажилгүй тэнгэр бурхан гэж байна. Гэтэл ажилгүй гэдэг нь их чухал байхгүй ажилгүй. Тэгэхээр юм ингээд хий гэхээр юу хэрэгтэй гэхээр зориг хэрэгтэй байдаг. Ямар хүнд ажил болдгоо гэхээр зориггүй хүнд. Тэгэхээр энэ бурхан юу юм бэ гэхээр айдас байдаг. Айдас гэсэн. Маш их айдастай авцсан хүн бол одоо юу ч хийж чадахгүй байсаар тэгэл өнгөрдөг. Тий. Тэгэхээр миний энэ суугийн нэр нь хотын айдас гэхээр тийм сонирм байгаа байхгүй. Яг гоо тэгэл чин айдас бас хэрэгтэй байгаа юм л да. Яадаг вэ гэж байна. За энэ би бичээд уншаад юм. Бас мод мөрийн зэрэг. Энэ монголчуудын одоо юу гэдгийг энэ буддын шашин, бөөмөргөлийн шашин тэр нь яг юутэй тэмцээд байдаг вэ гэдгийг ойлгодгүй хүмүүс байдаг. Гол нь л айдастай тэмцдэг. Гол нь хүнийг зоригжуулах, гол нь л одоо юу гэдэг хиймэл зоригтой урамтай олгоод ингээд за яв амдэр гээл ингээд номлоход байдаг. Тэгэхээр тэр айдсыг нь дарж устгах тийм зорилготой тийм шашнууд. Жишээ нь энэ буддаг магтсан хэсэг байна л да. 220 дугаар хуудас 150 шүлэгт магтаалт гэж байна. Амьтан бүхний хүлж торлсон айдас шаналлын гав гинжиг аврагч гэгэрлийн ган өрөлбөөр ачид буддаал тасаж чөлөөлнө гэж аахгүй. Тэгэхээр будда одоо юу гэдгийг айдсыг одоо юу гэдгийг ингээд устгасаа гэдэг юм тийм юм. Гэтэл нөгөө бөөм өглөөр нь авч үзэх юм бол худлаа. Хинч тэр айдсыг одоо юу гэдгийг энэ дунд одоо хорвоо гэдэг юмнаас одоо юм хөөж чадахгүй. Энэ дунд хорвоог бүтээсэн нь одоо дээд тэнгэр тэрийг одоо юу гэдгийг зайлуулах хэрэг байгаа. Гэхдээ гол одоо юу гэдгийг энэ хорвоо дэлхийг бүтээсэн бурхтын нэг нь одоо юу гэдгийг энд оршдог бурхтын нэг нь болохоор айдас байдаг. Тэгэхээр айдас энэ дунд тэвд илүү бодтой юм, илүү хүндтэй юм гэдэг. Тэгээд айж бол амьд үлзийтэй гэж ярьдаг. Тэгээд айдас бол одоо юу гэдгийг зүнч гэж байгаа. Нэг тийм ирээдүйд нэг ийм болох нь ингэн дикэн гэдэг ингээд тэр толгойд янз бүрийн юм орж ирээд байдаг. Тэр нь болохоор айдасаас болж байгаа. Гэхдээ тэр зөгнлүүд нь заримдаа биелэх одоо юу гэдгийг магадaltaй байдаг. Тэгэхээр айдсыг одоо сонсож одоо юу гэдгийг айдсаас зөвлөгөө авахд одоо юу гэдгийг буруу зүйл байхгүй гэж. Танихгүй одоо юу гэдгийг бурханаас таньдаг чөтгөрөн дээр гэж ярьдаг. Тэгэхээр хар айдсыг бурхан гэж үзэх юм бол буддагаас ч илүү хүндтэй байх нь шүү дээ. Яг үгүй өмнө байсан гэдэг утгаараа. Тий. Гэтэл чи одоо буддын шашин монголчууд өмнө байсан одоо энэ шин юу гэдгийг христийн шашин, лалын шашин энэ төр гэдэг нь одоо юу гэдэг нэг тийм сонирн байна.
Харин бурхны шашин гэдэг нь Монгол хүндээ илүү хүндтэй байх ч юм уу. За тийм. За тэгээд та бүхэн бишрэл гэдэг зүйлийг, бодиттой зүйлийг та бүхний амьдралд их байгаасай ч гэдэг юм уу. Таны зүрх сэтгэлд бишрэл гэдэг сайхан зүйл ургаасай гэж би та бүхэнд зөвлөмөр ерөөмөр байна. Тэгээ бичлэгээ ингээд дуусгая. Та бүхэн шинэ оноо сайхан угтаарай. Тэгээд анхаарал тавьсанд баярлалаа.